Өндөр ууланд амжилттай авирна гэдэг нь гэртээ эсэмэнд эргэж ирэхийг хэлнэ гэж. Даруй явж маш их ядралаа. Маш их ядардаг. Тэгээд тест энд би одоо ямар новшоо хийж яваа болоо гэртээ гівчихгүй явдаа гэсэн бодол хүн болгонд төрдөг. Үнэн. Тэгээд оргил дээр гараад яг уулчин хүн өөрийгөө ямар хүчүүхэн юм бэ те их дэлхийн маань ямар уудам юм бэ гэдгийг мэдрээ зөксөж байгаа тэр хитэн хормд нөгөө ядарч исэн буцмаар санагдсан тэр бүх бодол сарничдаг. Тэгээд дараагийн өндөр оргилоо төлөвлөж төсөөлж хийж яадаг. Тийм ээ. Дэлхийн дээр Эверест харах. Жомолонго. 2022 оны 5 сарын 14-ний өдөр дэлхийн дээвэр Жомолонго буюу Эверест тарихны зулаа 8848 метрийн өндөр дээр амжилттай гарч Монгол төрийнхөө далбааг зэнгүүлж Эверестийн оргилд Монголоос анх удаа гэх юм уу төрийн дуулсан. Эверестийн оргил дээр гарах тэр хитэн хорон бол үгээр тайлбарлахын аргагүй тийм гайхалтай. Оргил дээр авирж байгаа ихэнх уулзууд ихтэй нэг 5-аас 10 минут болоод тэгэл нь буудаг. Тэр дэлхийн дээвэр дээр би олон гарч иж чадахгүй те нэг гарч ирсэн дээрээ би заавал нар мандуулж яаж нар мандахыг гэж харж яаж тэгжээж би буунаа гэсэн зорилт тавиад ирэхэд цаг гарan 2 цаг шууртай байсан. Эверест оргилд. Тэр маань бас нэлээд одоо эрсдэл байсан гэж болно. Ягаад гэвэл нөгөө нэмэлт хүч төрөгч манай багассан тухай өдрүүд бол бас нэлээд олон хүмүүс бас гарч чадлагүй бутсан тохиолдол байсан. Эверест руу авиралт тэгээд явж байхад бол одоо осолцсон тэр уулзтын зохиц мохицол угаасаа байж л байдаг. Монгол хүмүүс ингээд цээрлээд аль болох ингээд тойроод гарч байгаа. Бусад орны уулзт тоодгүй хүмүүс бол тэгээд толгойд хөрн гисгэдэж гарч байгаа тохиолдол байж л байдаг. Дээрээс нь 2018 он билүү 19 онд бас нэг газар хөдлөлтөөр оргилийн олс тавиа явж байсан хотчноор осолцсон яг Эверестийн оргилын яг хажууд нь 100 орчим метрийн хажууд юм ангал үүссэн байдаг. Тэр дотор нь одоо тэр хүмүүсийн зохицнууд байж байгаа. Яг бидний хажууг нэг явдаг байхгүй. Тэгээд дээрээс нь яг тэр Хиллар Стипийн доотлолт нь олон улсын нэгчлэр Солонгон хөндий гэж нэг бас нэг хөндий байдаг. Тэр яадаг гэхээр яг хүмүүс хөвчлэн дандаа тэндээс осолдчихдаг. Уулзтын комбинзон хувцч нэг өнгөнгийн хувцнууд байгаа шүү дээ. Тэгэл ингээд өглөөгөр ч юм уу ингээд нарны туяа тусахтай нэг солонгорж идэг. Эверестийн оргил дээр одоо юу хэсэг бодохтой тэгэл хамгийн түрүүнд л та их ормыг боддог юм да. Монгол хүний одоо юу би цуснд нь байдаг чанар байд юм болоо гэж бодоод тийм. Үндэсний үзэл айгүй тийм юу гэдэм болоо их байд юм болоо. Түрүүнд байгаа Монгол их орноо ингэж үргэлж ингэж зүрхэндээ ингээд хатгалж нандинж явдаг, сэтгэлдээ агуулж явдаг аав ээж тий. Ер нь Монгол хүмүүс төрснөр амар бахархтай шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө Монгол хүмүүний бие организм өндөр ууланд одоо илүү тийм дасан зохицох чадвар сайн байдаг. Гадны олон орны уулзтай ингээл хамт авиралт хийгээд байж хахад тэр хэд маань ингээд айгүй их яддаг, өндрийн нөлөөнд ордог. Тэгэхээр Монгол хүмүүс бол тэр одоо өндрийн нөлөөнд хайцсан гайгүй. Яагаад гэхээр энэ бол манай Монгол орны манай эрсдэс уурсгалтай шууд холбоотой. Эрдэний үндсэн хоёр төрлийн авиралт үүдний хит өндөр ууланд бол
Нэг нь Химлай стайл буюу одоо ингээд олсын дөрвөлөө тавьчихдаг. Тэр олсонд нь өөрөөгөө бэхлээд ингээд явдаг. Нөгөөх нь Alpine стайл буюу одоо ингээд 2-2-ороо ч юм уу 5-5-араа ч юм ингээд олсонд ороод өөртөө олсны толгойн зам гаргаад ингээд явдаг. Монголын уулнуудад ихэнх уулнуудад бална Alpine стайлаар авирдаг. Alpine стайлын одоо нэг онцлог нь нэг олс нэг ам. Өөрийнхөө амь наснаас илүү гадна дахиад багийнхаа гишүүдийн өмнө хариуцлага хүлээж болоо алхам бүр нь одоо юм хариуцлагатай байх ёстой. Эрсдэл өндөртэй ч гэсэндээ одоо аврагдах магадлал илүү өндөр. Яагаад тэгэхээр багийн 4 гишүүний нэг нь хөл алдаад унлаа гэхэд нөгөө 3 нь хамгаалаад нөгөөг нь авч үлдэх тэм тохиолдол маш их байдаг. Одоо яг одоо 4-өөс 3 унсан тохиолдолд бол тэгэл ямар ч нэг хамгаалах юу боломжгүйтэй бүгд уумл гэсэн үг л дээ. Тийм одоо юу гэдэг хариуцлага алдсан ч юм уу бэлтгэл сургуульд муу хийсэн тийм хүмүүсийг одоо хосондоо авч эрсдэл гаргаж байгаа бол тэр хүмүүсийг шууд буцаах тийм хүртэл арга хэмжээ авдаг. Уулчин хүн хувиачсан гэж ярьдаг тийм. Адаж уулчин хүний арга хэрэг гэдэг бол маш хэцүү л дээ. Тамаа өөрөө хөтөч ч гэсэн одоо тэгэл ирэх хэрэггүй мэддэхгүй л явж байгаа шүү дээ. Юу нь бол тиймээс хятад дөр ууланд явж байгаа хүмүүс эргэж ирэх хэрэггүй мэддэхгүй л явж байгаа. Одоо гэр бүлтэй юм байж өөх хэрэггүй гих мэт юм ярьдаг байхгүй. Олонний талаас нь тэгж харна. Нөгөө талаас нь харахад бол урсгалаараа ингээл явж яснаас цойлж явж байгаа. Тэгээд яг магадгүй амир эрсдлээ гэж бодоход дараа нь үлдэх дурсамжтай. Тийм түүх бүтээх юм бол илүү нэр төртэй амьдрсны мэн гавь явах болов уу гэж боддог. Өөрөө өөртөөгөө тэмцэлдээд өөрөө өөрийгөө ялан дийлээ тэр зорьсон хайрхныхаа оргил дээр гараад зогсож явахад амьдралыг харах үнцэг шал өөрчлөлттэй. Мөнгө хүртэл нэг тийм сонирн биш юм шиг санагддаг болчтой. Одоо daарлаа гэж боддоо. Муу хэрэглээсээ болоод, муу бэлтгэлээсээ болоод тэгээд заарч хөрөөд хөвтөж яхад хүн өөрөөсөө мөнгө харамлах ёсгүй юм байна гэдгийг ойлгож авдаг. Жишээ мөнгө бол зүгээр бидний зүгээр тэр үнэцүүлээ өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлэхэд л зориулж байгаа тийм одоо юу гэдэг хэрэглэл гэдэг ч юм уу тийм арай нэг өөр үнцэг сандаг үсдэг. Амьдралыг харах философи нь өөр утасдаг. Дээрээс нь үхлээс ерөөсөө юм айхаа болчдөг. Хүмүүс бол яг ингэж ярьдаг. Уулын спорт эрсдэлтэй спорт гэж. Үнэн. Тэгэж уулын спортод эрсдэлтэй спорт. Гэхдээ бүх хүн болгон зам хөндлөн гараад явхтаа хүртэл эрсдэл үрэл явж байгаа. Тийм болохоор эрсдэл хааж байна гэж боддог. Донтцсон гэж хэлж болох байх л та нэг талаараа. Тэгээ алтай дубан бөгөөд ингээд зүүдлэгтэй өөр 8000 таа болноо зүүдлэгтэй янз бүртэй. Тэгэл уулс ер нь дууддаг гэж ярьд энэ дөө. Манай ахмад үйч тэр манай уягс нэг бүгдлийг шилжээд. Өндөр уулс ер нь дууддаг. Сэтгэл зүрхийг бодлоо юуныг бүгд ингээд дууддаг. Нэг өндөр оргилд гарсан тохиолдол дараагийн ууланд дууддаг ч юм. Өндөр ууланд одоо гарч байгаа эрсдлүүд хүмүүс хит их нөгөө яг оргилд фокуслаад оргил дээр гарах мөчүүдтэй ингээ фокуслаад буцаж мөн гэдэг ихэнх нь мартчихдаг. Өөрт байгаа хүчээ яг хоёр тэнцээ угааж явах хэрэгтэй. Нэг нь оргил руу гарах хүч, нөгөөх нь оргилоос буух. Ихэнх өндөр уулан дээр эрсдэл бол гарч байгаа эрсдэл дандаа бууж явахтаа гардаг ихэнх тохиолдолд. Өөрөөс шалтгааллахгүй, өөрийн бэлтгэлээс шалтгааллахгүй, хүнээс шалтгааллахгүй тийм эрсдэл гарах магадлал маш өндөр л дөө. Цаг агаар тийм тухайн уулын орчин нөхцөл энэ зүйл гарах магадлал өндөр. 2017 оны 10 сарын 21-нд 17 ах дүүс маань унсан хөвдөлсөн. Ахнар маань амьсараа бид яг тэг сургамжийн за ийм байдаг шүү гэдэг сургамж байсан. Ерөөсөө ямар ч хүн байсан, ямар ч мундаггүй болчихсон, ямар ч сайн хүн байсан тийм тогтхооргүй тийм зүгээр байгалийн давгч хүчин зүйл болсон. 2015 онд алтай дубан богд 5 унцын өвд болсон онцгой байдлаас эрийн хайхай ажиллагаа явуулаад тэр ажиллагаанд ингээд хамт явах уулч тэр болоо. Нэг гүлүүгээ ах бит хоёр явсан. Хамт байсан хүмүүс эсэргүүцчихсэн л та. Чи аюултай сте тэр чинь ямар хэрэгтэй юм бэ жанаа. Хүмүүс хүүд болсон баг чинь. Тэгэхэд миний ойр дотны хүмүүс болохоор
үгүй явах ёстой. Жири алга болцсон байхад жирийг ингээд хүн хайхгүй ингээд аюултайгаар хайхгүй байвал ямар байх юм бэ? Тэр хүмүүний хооронд өөрсдөө тавиад үзье гэж одоо аюултай хэлжсэн. Өнгөрсөн жил ихэд манай хоёр залуу Эверестийн оргилд бууж яваад өөд болчлоо. Хөтөчгүйгээр дэлхийн дээвэр дээр Монголоос анхудаа гарах гэж бүр нэмэлт хүчил төрөгч хэрэглэхгүй гэж анх эндээс явсан. Хүчил төрөгч аваад хөтөчөө бол аваагүй. Тэгээд дэшээ оргил руу гараад буцаж бууж явахдаа хосолдсон байсан. Айгүй хүнд гарч болсон. Нөгөө талдаа бол маш том сургамж болсон. 3 дугаарт нь бол Монгол хүний ямар ир зоригтой байдаг вэ тийм. Тэрийг бас ингээд олон улсад бас харуулж гисэн. Энэ маань бас биднийг тийм илүү бэлтгэлтэй, илүү тийм одоо нягт ингээд хамтарчтай ажиллаж бие биенийхээ төлөө бүсэг байхыг маань бас ингээд сануулад байгаа юм болов уу гэж хөвдөө боддоо. Бид нэг амь нэгтэл байх хэрэгтэй. Зөвхөн би биш. Одоо миний гаргасан амжилтыг өөр хүн битээ гаргачаасаа ч юм уу. Тийм үзлэр биш. Би биш бид гэсэн үзлэр илүү хөгжийг л хичээж байна. Тэн богдууланд одоо ингээд ахлалт хийгээд энэ бол маш зөв. Энэ бол эрүүл мэндэд одоо хөрөнгө оруулж байгаа хамгийн зөв хэлбэр гэж хэлж болно. За хит өндөр уулыг бол маш сайн судалж байж. За энийг би яг энэ спортоор хичээлэх нь зөв үү, буруу юу? Би яг ийм эрсдэл гаргахад бэлэн үү, бэлэн биш үү? Цоошил хөгжсөн өнөө цагт те. Одоо зүгээр нэг зургийн төлөө. Нэг одоо нэг ирэл бичлэгний төлөө ч өнөө гоё сайхан харагдахын төлөө бас айгүй эрсдэл гаргаж ийн л да. Өөртөө хайртай бай. Одоо өөрийнхөө одоо эргэн тойронд хүрээлж байгаа энэ байгаль дэлхий, хүм, ган амьтан бүх зүйлийг ингээд аль болох гэж чадлаар хайрлахыг хичээ. Маргааш бүх юм шиг өнөөдөр бүх юмыг амжуулахын төлөө хичээж байгаарай л гэж хэлээ.